За сайн байцгаана уу эрхэм эцэг эхчүүд манай сурагчдаа бас дээрээс нь шинжлэх ухаан технологийн боловсролд анхаардаг тэдгээр бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр e-gobi edu подкастын маань шинэ дугаар ингээд эхэлж байна. За өнөөдрийн дугаар бол маш онцлогтой юм дугаар байгаа. Яагаад тэгэхээр бид нар STEAM боловсролын хүрээнд ярилцсан тэр мөртлөөсөө STEAM боловсрол маань хүүхдүүдийн төлөвшил, хүмүүжилд ямар ач холбогдолтой талаас эцэг эхчүүдэд одоо ямар ойлголт, эцэг эхчүүдэд одоо ямар үзэл бодол байгаа талаар 3 ээж ярих юм аа. Тэгэхээр бид 3 бол гуруулаа эхчүүд юуны төрөв. За өнөөдрийн зочноор болохоор Brain Time сургалтын төвийг үүсгэн байгуулагч их сайхан эгч маань бас манай робот урлаг үүсгэн байгуулж исэн робот урлагийн багш одоо бас дахин говьтой хамтарч ажилладаг манай шин цэцэг маань тэгээ миний бие Эрдэнэ сувд ингээд оролцож байна. Бид гурийн хувьд бол нэг зүйлээрээ холбоотой хамтарч ажилладаг. Тэр нь бол бид гуруулаа ээж их хүмүүс хүүхдүүдийнхээ төлөө өөрсдийнхөө хүүхдүүдийн төлөө бид STEAM based team сургалтын төвүүдийг нэн ажиллуулж байгаа. Тэгээ энэ үйл хэрэгээрээ бид гурав ингэж холбогдож ингэж хамтарч ажилладаг юм бүсгүүчүүд байгаа. Тэгэхээр энэ өдрийн мэндийг хүргэе хоёр зочиндоо. За баярлалаа. За тэгэхээр STEAM боловсрол гэдэг одоо эцэг эхчүүд бол ерөнхийдөө тун ойлголттой байгаа гэж бодож байна. Ягаад гэвэл одоо жишээлхэд одоо манай сумын хувьд тэ Өмнө Говь аймгийн 70 задгаас сумын хувьд гэхдээ сумын сургуулиудын альч ангид STEAM гэсэн одоо энэ хичээлийн хөтөлбөрт нь хичээлийн хуваар дээр нь байж идэг. Тэгэхээр эцэг эхчүүд бол бүгдээрээ энэ STEAM боловсрол одоо ямар чухал ач холбогдолтойг бол тодорхой хэмжээнд ойлгож байгаа. Тэгэхээр юуны төрөнд ихний асуулт их сайхан хичээд тавьмаар байна. Ягаад тэгэхээр одоо шин цэцэг бит хоёрын хувьд бол их сайхан хичээсээ хөлгөр дуурайл авч Brain Time сургалтын төвөөр дамжуулан өөрсдийнхөө робот урлаг бүтээн босгож одоо байгуулж одоо ингэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явуулж байгаа учраас таны хувьд одоо яагаад Brain Time сургалтын төвийг нээх болсон бэ? Энэ талаараа бас биднэрт өөрийнхөө бодлыг хуваалцаач. За баярлалаа. Юуны өмнө энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулж байгаад баяртай байна. Тэгээд би чинь бас нөгөө манай Өмнө Говь тэгэхээр бас нутгийн нэвтрүүлэгт оролцож байгаадаа бас айгүй баяртай байна. Тий. Ер нь манай нэвтрүүлэг чинь эцэг эхчүүд хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг шүү дээ. Тэгэхээр би бас их нөгөө миний төв чинь бас нэлээд урт олонтой яриад нэлээд нурш байх. Гэхдээ би ямар ч гэсэн товчлоод ярья. Тэгэхээр нөгөө сувдагийн хэлснээр би бас өөрөө ээж хүн. Тэгээд надад ямар асуудал гарсан бэ гэхээр за охтууд яг хөө ингээд боловсрол хөгжөөд айгүй асуудалгүй өөрсдөө нөгөө биеэ дагаа сураад байдаг. Хүү маань болохоор тухайн үед жоохон доогдолтой байсан. Яасан бэ гэхээр хичээлдээ дургу. Тэгээд багш нартай нууцхаггүй танай хүүхд яг л бусадтайгаа адилхан. Ухаантай ухаантай, чадвартай чадвартай. Гэмн ингээд өөрөө хичээлийн сонирхолтой байгаад байна гэсэн нэг тийм асуудал гарсан байсан. Тэгээд би чинь тухайн үед бас түрүү аваад ажлаас хүртэл гарч ирсэн. Та хүүхдээ нөгөө сургуулиас нь засварлуулчихгүй тул тэгээд тухайн үед ер нь энэ эрэгтэй хүүхдүүд ер нь ингээд судлаад байсан чинь манай хүү ганцаараа биш юм байна. Ер нь эрэгтэй хүүхдүүд дийлэнх нь одоо хичээлээ сонирхолгүй байдаг юм байна. Яг Монголд одоо юу гэдгийг төрөлхийн хичээлд дуртай эрэгтэй хүүхдүүд байгааг үгүйсэхгүй л дээ. Гэхдээ нөгөө эрэгтэй хүүхдүүдийн мөн чанар уулсаа хөдөлгөөнтэй. Тэгэхээр нөгөө тийм хөдөлгөөнтэй хүүхдүүдийг чинь сонирхолтой зүйлээр нь байж татах бол хичээлдээ ер нь дуртай байдаг юм байна гэсэн одоо нөгөө хувийн дүгнэлт гарсан байдаг. Тэгээд тухайн үед бас яг нөгөө ажил мэргэжлийн хувьд гайгүй одоо тодорхой хэмжээний карьертай болсон нас ч гэсэн бас нэг төлөвших юу нас руугаа орсон. Тэгээд за ер нь нийгэмдээ зориулсан нэг юм хийя. Энэ эрэгтэй хүүхдүүдийг хөгжүүлэх юм ер нь юу гэдэг юм бэ гэд судалж эхэлсэн. Тэгэл судлах явцад ер нь за STEM боловсрол гэж байдаг юм байна. STEM боловсролд суурилсан роботын боловсрол байдаг юм байна гэдэг зүйлийг олж авчаад тэгээд анх одоо бүтээгт нөгөө сургалтын хэрэглэгдэхүүнүүдэд захиж авчруулад тэгээд тэднээс сонголтуудаа хийсэн л та. За ингэж явцад ер нь нөгөө би чи өөрөө ч гэсэн нөгөө багтаа хэдийгээр одоо угсардаг тоглоомор тоглодог хүүхэд байсан ч гэсэн яг робот гэдэг зүйлд бол ерөөсөө нүүр тулж байгаагүй цог шимдэг зүйлээс миний хувьд. Тэгээд анх бид хоёр нөгөө багштайгаа нийлж байгаа бид хоёр сургалтын хэрэглэгдэхүүнээ аваад
роботоо угсраад тэгээ нөгөөх минь ажиллаад яваад гэсэн чинь бүр яг жоох хөвгч баярлсан байхгүй юу. Тэгээ за би ингэж их баярлж байгаа юм чи хүүхдүүд ч гэсэн их баярлах юм байна да гэд тэгээд нөгөө сургалтынхаа төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд айгүй төхөмтэй болж ирсэн. Яг үнэн тэгээд шинэ үеийнч ихсэн одоо бас хөвгүүдтэй. Тэгээд яг систем боловсролын энэ төвийг гэдэг юм уу бид нар өөрсдийнхөө робот урланг ажиллуулж яхад яг л тантай адилхан тийм мэдрэмж өөрсдөө бас хүүхдүүдтэйгээ адилхан баярлж исэн, хөөрч исэн. Тэгээд тэр бол үнэхээр гайхамшигтай байдаг. Шинэгийн хувьд бас робот урланг 2016 онд Өмнөговь аймгийн Далан задгад суманд байгуулж исэн. Тэгээд энэ робот урланг байгуулахдаа бас яг таны үүсгэн байгуулсан Brain Time сургалтын төвд эхлээд хүүхдээ сургаад тэгээд тэндээсээ өөрөө урам зориг аваад тэгээд түүн дээрээ дөрөөлөд орон нутгийнхаа хүүхдүүдийг бас хөгжүүлэх юмсан гэсэн ийм хүсэл зориг бий болоод тэр хүрээндээ бас робот урланг байгуулад ингээд 2 жилийн хугацаанд ажилласан байдаг. За шинэгийн маань техникийн жоохон саатал гараад ах шиг байна. Тэр нь засарт хоёулаа ярьж ий. Тэгээд тэгж ярьж исэн. Миний хувьд болохоор 2019 онд Өмнөговь аймагт сууршиж ирээд эндээ амьдарч чинь. Тэгээд ингэж ирэхдээ бас шинэтэйгээ нийлээд робот урланг илүү их өргөн хүрээнд илүү том хүрээнд өргөжүүлж ажиллая гэдэг ингээ хамтраад ажиллаж байгаа. Тэгээ бид нар бол яг л одоо өөрсдийнхөө хөвгүүдийн төлөө энэ ажлыг хийж исэн. Энэ салбар руу гэдэг юм уу ялангуяа технологийн боловсролын салбар руу орж ирэхлээр зэрэг ямар асуудлыг бас шинээр мэдэж авсан бэ гэхээр ялгаагүй та сая хэлж штэ би өөрөө жоохон бахтай бас угсрах дуртай байсан. Тэгээд угсарч үтсэн чинь их таалагдсан гэдэг. Тэгсэн чинь октод бас энэ салбарт технологийн боловсролтыг ач холбогдол өгдөг болчихсон. Бас их сонирхолтой болчихсон юм байна. Энэ нь эргээд систем боловсрол бол эрэгтэй ч хүүхдэд, эмэгтэй ч хүүхдэд адилхан ийм өсөж хөгжих, дэвших ийм боломж болдгийм байна гэдгийг бас явц дундаа мэдэж авсан. Тэгээ одоогор манай шинэ дээр ажиллаж байгаа робот урлан дээр бол сар тахаллаас болоод урт хугацаанд хичээллээгүй боловч ер нь бол 80 гаруй хүүхэд одоо 8-гийн төвийн хэмжээнд суралцж байгаа. Бид нэр энэ жил одоо 9 сар гараад ирэхлээр дахиад үйл ажиллагаагаа өргөжүүлээд дахиад бас кодчлал тал руугаа илүү их явъя гэсэн иймэрхүү бодолтой байгаад байгаа. За шинэ маань энэ дээр бас дахиж орж ирж байгаа шиг байна. Тэгээд энэ ташрамд их сайхан ихтэй маш их баярлалаа. Яг тань шиг ийм сэтгэлтэй ийм ээж нар, ийм зүтгэлтэй ээж нар өнөөдөр энэ STEM боловсролын салбарт орж ирээд ингээд нэг нэгийгээ дэмжиж ажиллаж байгаа нь үнэхээр юм харахууштай гэж бодож байна. За шинэ өөрийнхөө түүхийг хуваалцаач. Та одоо яагаад робот урланг бас ажиллуулъя гэсэн чин эрүүлзэл хөтлөгдөөд ингээд энэ төвөө ажиллуулж исэн бэ? За нэр сонсогдсон уу? Сонсогдож яар. За баярлалаа. Яг техникээс болохоор чинь орж гараад байна. За би болохоор хамгийн анх нөгөө хүүхдээ одоо хамгийн одоо бас хүүхэд үзүүлж байгаа систем боловсролын системийг хүүхдээс харах үзье. За энэ дахиад интернет нь болохгүй байх шиг байна. За техникийн саатал гараад байх шиг байна. Ерөөсөө бас сайн сонсогдож өгөхгүй орж гараад байна. За тэгэхээр хоёулаа бас үргэлжлүүлээ шинийг орж иртэл ярьж ихтэй. За тийм. Би нөгөө сая өөрөө чи ярьсан дээр санаа аваад нөгөө октодын тухай ярьсан шүү дээ. Тийм ээ октод ч гэсэн одоо энэ салбарт хөгжиж байна гэдэг. Тэгэхээр миний хувьд одоо нөгөө энэ анх энэ сургалт руу орохдоо би хэлжсэн шүү дээ нөгөө хөвгүүдийн боловсрол чухал байсан. Цаад утгаараа бол би бас нөгөө одоо ажлын хувьд олон улсын байгууллагад их ажиллаж исэн. Тэгээд нөгөө олон янзын төслүүдийг хэрэгжүүлдэг байсан. Тийм миний хэрэгжүүлсэн төслүүдийг ингээд хараад тахаар ер нь одоо манай зорилттой бүлэг болох гэр бүлүүд тэр дотроо яг эрэгтэйчүүд маань хэрч чадахтай байна. Ер нь гэр бүлийн дотор аягүй асуудал байгаад байсан.
За ингээд нөгөө нэг яг асуудлын үн чанар юу вэ гэж судалж үзэхэд бас эрэгтэйчүүдийн ялцчих боловсролын асуудал бас айгүй давталтай байгаад байгаа байхгүй юу Монгол. За энэ асуудлыг бол нэг ярьдгүй юм. Ярихгүй шалтгаан бас байдаг байх л та. Тэгэхээр миний хувьд болохоор энэ асуудалд бол айгүй эмзэг ханддаг байсан. Тэгээд за ер нь одоо эрчүүдийг би одоо их сайхан гэдэг хүний хувьд тийм ээ хүмүүжүүлээд одоо өөрсдөө хямрах боломжгүй учраас яаж л би эмэгтэй хүний хувьд ээж хүний хувьд хүүхдүүдээс эрэгтэй хүүхдүүдээс нь эхлээд тийм ядаж өөрийнхөө эрэгтэй хүүхдийг зөв хүмүүжүүлчихье. За өөрийнхөө хүүхдээ хүмүүжүүлж чадсан бол ядаж л нөгөө бусад хүүхдүүдийг эрэгтэй хүүхдүүдийг би яаж хөгжүүлж чадах уу гэдэг талаас нь энэ асуудал руу бас хандсан байхгүй юу. Тэгээд тэгж явах явцдаа роботын боловсролд орсон. Тэгвэл яг одоо нөгөө өөрийнхөө мөрөөдлийн за эрэгтэй хүүхдүүдийг хөгжүүлэх гэсэн сургалтыг ажлуулаад эхлэхэд надад юу анзаарчихсан бэ гэхээр за эрэгтэй уулаасаа нөгөө STEM боловсрол, инженерчлэл, математик, технологи гэхээр ялцчгүй нөгөө эцэг эхчүүд одоо нэг хөвшнөс сэтгэхүй байна шүү дээ тийм. Энэ чинь нөгөө эрэгтэй хүүхдтэй холбоотой юм байна. Угсрах юмыг эрэгтэй хүүхдүүд их дуртай, технологид эрэгтэй хүүхдүүд дуртай. Тэгвэл би эрэгтэй хүүхдүүд хөгжүүлж байгаа тийм. Тэгэхээр нөгөө миний нөгөө нийгэмд өгөх гэдээсээ эрэгтэй хүүхдийг хөгжүүлэх асуудал өөрөө нөгөө нэг цааваараа шийдэгдээд ирсэн юм санагдсан л та. Гэтэл нөгөө манай сургалтын төвөөр үйлчлүүлж байгаа охтуудын тоо бас айгүй цөөхөн байгаад байсан. Тэгэхээр би бас эргээд харамсаж эхэлсэн байхгүй юу. Яагаад эцэг эхчүүд охтуудыг бас энэ сургалтанд хамруулах байгаа юм. Адилхан охтуудыг ингээд явуулах юм бол охтууд адилхан дуртай явдаг байхгүй юу. Тэгээд нэг эрэгтэй хүүхдүүд дутаад байх зүйл ерөөсөй байхгүй. Гол нь хүүхдүүдийг ялцчгүй эцэг эхчүүд нь өөрсдөө авчирч суулгадаг учраас за охтууд яг бай эрэгтэй хүүхдийн сургалтанд өгчий гэсэн бодолт нөгөө нэг эцэг эхчүүд заглаад идэв. Тийм болохоор одоо бидний энэ сургалтыг одоо энэ юу подкастыг үзэж байгаа эцэг эхчүүд хэрвээ хөвгүүдтэй бас охтууд байхад бол зөвхөн энэ хөвгүүдийн сургалт биш гэсэн ойлголттой битээ тийм ойлголттой байгаасай охтууд аль болохоор бас энэ сургалтанд хамруулсаа гэж би хүсэж байна л та. Тэгээд энэ сургалтын маань гол онцлог нь гэвэл ер нь одоо ирээдүйд бүх ажил мэргэжлийн 75-аас 80% нь ялцчгүй STEM боловсролтой холбогдож ирж байгаа шүү дээ, тийм шинжлэх ухаан, технологи, математиктай манай нийгэм чи робот чи эхлэн тийм ээ. За Монголд хэдийгээр явц нь удаашилтай байгаа ч гэсэн ер нь ирээдүй бол тийм л байгаа учраас бид нар ялцчгүй охтуудаа ч адилхан, хүүдээ ч адилхан энэ технологитой харьцах тэр соёлыг бий болгох хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас аль бага наснд нь энэ суурийг тавьчих юм бол хүүхдүүд технологи, боловсрол, математик гэсэн зүйл, инженерчлэг гэсэн зүйлээс айж эмээхгүйгээр ингээд хөл нийлүүлээд алах боломжтой байгаа гэж би үзэж байгаа. Тийм учраас хэрвээ бидний энэ подкастыг үзэж байгаа эцэг эхчүүд одоо биднийг сонсчих юм бол охтуудаа бас өгөөсэй гэж би хүсэж байгаа. Тийм таасаа яг хэллээ л дээ. Одоо ирээдүйд бий болох ажил мэргэжлүүдийн дийлэх болох хувь нь STEM боловсролын тэгээд түүгээр олгогддог, түүгээр дамжиж хүүхдэд бий болдог тэр чадваруудтай холбогдох юмаа гэд яхаар байхгүй одоо бидний najуул төрөнд 4-р хувьсгалын 90 үед амьдарч байна. Тэгээд дэлхийн эдийн засгийн форум дээр ч гэсэн боловсролын тухай шинэ концепцийг бас төвшүүлж тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүрээнд ингээ авч үзэхэд одоо дэлхийн ирээдүйн иргэд болвол тийм ээ инновацлог, бүтээлч сэтгэлгээтэй багаар хамтарч ажиллаж чаддаг. За тэгээд өөр бас асуудал шийдвэрлэх чадвар өндөртэй. Дээрээс нь харилцааны ур чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар, тэгээд одоо anger management өөр бохомдлоо зохицуулах чадвар ч гэдэг юм нарийн soft skill-үүд уян чадваруудыг бол их шаарддаг болоод байна. За бид нар өмнөх подкастын дугааруудаараа бас Сахиурын хүндэд ажиллаж байгаа Монгол инженертэй ярилцаж байсан. Тэгээд тэр ташрам сонирхуулаад асуусан юм л да. Өөрөө одоо ингээд Apple компанид, Google компанид ингээд ажиллаж байна. Тэгээд энэ ажил мэргэжлийн хувьд дээшээ албан тушаал ахихад ер нь энэ эдгээр топ компаниуд хүмүүстэй ямар шаардлага тавьдаг юм болоо гэж сонирхож асуухад бол Хасан инженер хариулж ирсэн л да. Ер нь бол 33 гэсэн хуваар 33 нь бол бүгдээрээ ингээд нөгөө hardware одоо тэр өөрийнх нь hard skill-үүд мэргэжлийн ур чадвар ямар байна? Техник, технологийн талаас нь шалгуур тавьдаг бол 33% нь багаар хамтарч ажиллах нь ямар байна?
багийнхандаа хэр их эерэг нөлөөлөл бий болгож хэр их манлайлж чаддгийг гэдэг ч юм. Тэгээ 33% нь өөрийнх нь амбиц, өөрийгөө илэрхийлэх чадвар гэдэг ингээд цаашаа явдаг гэж ярьж байсан. Тэгэхээр зэрэг ирээдүйн компаниуд ч гэсэн топ компаниуд ч гэсэн ажилтнуудаа тавьж байгаа шалгуур нь өөрөө хүнээсээ тухайн мэрэгчлэрээ онц сурахыг биш, харин яаж тэр мэдлэг мэдээллээ ашиглаад тэгээд багаараа баялагийг бүтээж чадах вэ гэсэн юмр бол орчиж ийн гэж би хараад байгаа. Тэгээд STEM боловсролын нэг онцлог бол таасаа хэллээ, үүгээр дамжуулж саяын бүх чадварууд ингээд зэрэг дэвшилдэгэ. Математик, инженерчлэг, технологи, дээрэс нь нэмээд энэ чинь science те шинжлэх ухаан STEM гэж хэсэг явж байгаад энэ чинь STEM болсон шүү дээ тий. Дээрээс нь нэмээд арт гэсэн ийм гоо зүйн боловсрол, гоё сайхны мэдрэгч гэдэг ийм уян стилүүдийг оруулах байдаг. Тэгэхээр одоо би танаас асуух зүйл нь болохоор таныг би 5 хүүхэдтэй гэж сонссоо. 5 сайхан хүүхэд төрүүлж ирсэн. Тэгээд хүүхдүүдийн хавьд STEM хүүхдийн хавьд гэсэн нэг зүйлтэй хүүхдүүд сурсан байна гэдэг нэг өргөжлөж явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр таны хүүхдүүд STEM боловсролыг одоо хэр их хүртсэн бэ? Хүүгээс нь гадна охтууд нь хичээлж байгаа юу? Тэр талаараас асуумаар байна. Би юу л да нэг хүүтэй, тэгээ 4 охинтой. Манай 4 хүүхэд за баг нь болохоор дөнгөж 3 настай болохоор одоо хараахан нөгөө сургалтанд хамрагдаж эхлэх байна. Нөгөө 3 нь болохоор уулаасаа нөгөө нэг намайг би чи 2014 онд энэ сургалтын төвөөр байгуулжсэн. Тэгэл ажил хийж байгаа ээж хүч яах вэ? Хүүхдүүдээ хичээлийн тарахаар нь авчаал давхар хичээлийн хийлэнгээ нөгөө тоглоомуудаар тоглолдог байсан. Тэгээ би нэг зүйл анзаарсан нь юу вэ гэхээр манай охтууд ерөөсөө өөддөг байсан. Ирээл нөгөө тоглоомороо тоглоод тэгэл бараг бүтэн жил тоглосон байхгүй юу? Тэгээд тоглохдоо нөгөө ур чадвар хөгжөөд байгааг харахтай айгүй урамтай байдаг. Анхандаа нэг тийм энгийн одоо юу гэдэг тоглоом өгсөрдөг байсан болов сүүлдээ нөгөөт нь бүр хөгжөөд сүүлдээ бүр эрэгтэй хүмүүсийн тоглодог тоглоом хүртэл өгсраад тэгээд нөгөө манай тоглоомуудаа онцлог болохоор бас нөгөө давхар пазл буюу нөгөө онцлог тоглоом эвлүүлдэг. Тэр онцлог тоглоом эвлүүлэх чадвар нь бүр онцгой хөгжөөд бид айгу баярлжсэн байхгүй юу. Би чи нөгөө ажлынхаа хажуугаар хаяа нэг ингээд өгсрөх шаардлага гарна. Эсвэл хүмүүст үзүүлэхийн тулд нөгөө өөр өгсөрдөг байхгүй. Ихэнхдээ нөгөө тоглож амждаг байсан. Гэтэл манай хүүхдүүд яасан бэ гэхээр аль ээж миний яаж нэг өгсрөх хэрэгтэй миний өгсөд өчөг гэх юм бол шууд дорно те ингээл нөгөө нэг мартагчгүй санагчгүй айгүй гоо ингээл юу өгсөрмараа ингээл гэс надад өгсөд өчдөг байсан. Тэгэхээр би бас бодчихсон байхгүй. Эн чинь ер нь ингээд цааваар хичнээн одоо ингээд баян тогтмол хичээл суухгүй шүү дээ манай хүүхд зүгээр нөгөө нэг ээжийн хүүхэд гэсэн утгаараа зүгээр ингээд цуглал надтай тэр орчинд байж юм те. Гэтэл зүгээр ингээд цуг байснараа тэр хүүхэд айгүй хөгжиж байгаа байхгүй те. Тэгэхээр би бас айгүй оцорхож байсан. Тийм тэгээд ер нь зөвхөн одоо хүүхдүүд гэлтгүү манай багш нар ч гэсэн өөрсдөө хэдийгээр нөгөө нэг юуны одоо дээд сургуультай инженерийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн байсан боловч яг одоо нөгөө одоо ийм сүүлийн үеийн одоо тухайн үед дэвшилтэд гэдэг ч юм уу тийм роботын сургалтыг хаанч эзэмших боломжгүй зөвхөн манай төв дээр эзэмшүүлжсэн байсан учраас багш нар өөрсдөө бас чадчих хэрэгтэй болсон. Тэгэнгүүт за хэрвээ бид нарыг одоо 1-2 дахь курст ийм юмар бид нар хичээл ордог байсан бол бид нар ч үүдээд одоо айгүй мундаг багш нар тийм айгүй мундаг инженерүүд болох байсан шүү дээ. Гэтэл нөгөө хамсалтайгаар дээд сургуулийн юм заахгүй байхад олзуурах штеп одоо бага насны хүүхдүүд хүртэлтэй ийм юм хийж эхлэн гэдэг чинь айгүй сайхан юм а гэж тухайн үед манай багш нараас хэлжсэн л да. Тийм байна. За манай шинэгийн стрим болж байна одоо шалгаад үзье. Шинэ яриад үзээрэй. За одоо яриад үзчихье. Сонсогдчихээн. За түрүүнийхээ яриаг үргэлжлүүлээд яриараа өөрөө чинь хувьд STEM боловсрол хүүхдүүдийн чинь хэр их төвшөнд хөгжүүлж байгаа гэж бас боддог вэ? Би хүүгээ тэгэж энэ анх явуулаад манай хүүхдээ маш сонирхолтой маш их баяртай. Тэгээд дээрэс нь
улам техник хэлээ хэлжөө бүр гэдэг байцаад өөр нэг роботын хичээлээсээ бүтэц үүсчихсэн. Маш их хэлдэг. Тэр сонирхолтой асуултаа өөрчлөлт гэдэг багтаа би зохион бүтээлч болсноо. Тэгээ би робот зохионоо гэдэг бүр ингээд бүтэц хэрэглэсэн айгүй гой баяртай болсон. Тэгээд тэр өмнө хоёроо нөх хэрэгтэй одоо нэг хэлбэртэй болонгуудаа яаж одоо хүүхдээ энэ чигээр нэмэрийг хийхээ гэж бодож байгаа. Тэгсэхээ ихтэй уулзаад ингээд сатараа ингээд амьдрах чинь гадар байгаа ингээд нүүсгээд ингээд сатар байгуулж ажилламаар байна гэж саналтай. Тэгэхээр амар гол зүйл маш баяртай. Тэгээд шийдэл болсон байгаа тэгээд хамгийн өмнө байгаа. Тэгээд өөрийнхөө хүүхдийг хөгжүүлэх гэдэг орон нутгийн хүүхдүүд одоо тийм маш гоё юм. Тэгээд тэгээд бас 200 гаруй хүүхдийн маш хамаарсан байдаг. Тэгээд маш гоё амжилттай хийж байгаа. Маш гоё хэлбэрээр байна. За шинэгийн маань техник нь үнэхээр жоохон сааталтай байгаад тэгээд тэр дундаас нь байрч авлаа. За ямар ч гэсэн байгуулагдсан цагаас хойш бол 200 гаруй хүүхдийг энэ аймаг орон нутгийн хэмжээнд роботын дугууландаас сургаж энэ систем боловсролын үр шимийг хүртээсэн гэж ингэж ярьж байна. Зарим хүмүүс маань бас сайн сонсож чадахгүй байх шиг байна. Юуны хувьд техникийн баг зэрэг саатал гараад байна. За үргэлжлүүлээд асуухад их сайхан хичээлээ асуухад одоо энэ систем боловсролын хүрээнд бид нэр одоо энэ science, technology тэгээд энэ инженерчлэл бас дээрэс нь математик, арт гэсэн ийм 5 чиглэлийн цогц сургалтыг энэ хүрээнд хамрагдах цогц ур чадваруудыг бид нэр хүүхдүүдтэй өгöd байгаа шүү дээ. Тэгээд энэ дээрээс одоо харилцааны одоо энэ дэлхийн эдийн засгийн форумоос гаргаад байгаа тэр 4 төрлийн soft skill нь яг энэ STEM сургалтанд надад бол багтсан юм шиг санагддаг. Тэгээд тэр дундаа юу гэдэг коммуникацтэй одоо бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх, тэгээд түрүүн тэр хэлжээс сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг юм уу. Хүүхдийн дотоодод чиглэсэн тэр ур чадварууд бол их тулгам санагддаг, их чухал санагддаг. Тэгээд та өөрөө бас олон жил буслагаар хичээлж байгаа хүн гэж би сонссон. Тэгэхээр энэ сүүлийн үед Монголын одоо боловсролын салбарт ч юм уу эсвэл дэлхийн боловсролын чиг хандлага дотор энэ хүүхдийн дотоод руу буюу энэ сэтгэл рүү чиглэсэн сэтгэлийн боловсролын асуудал бол маш өндөр хэмжээнд тавигдахаас аргагүй ийм нөхцөл байдал үүсэж байна. Одоо бид нэр өдөр тутамдаа сонин хэвлэл, social network дээр ч гэсэн харж байна. Хүүхэдтэй холбоотой ямар одоо хэцүү хэрэгүүд бас арагаасаа гарч байна. Тэгэхээр бид нэр ялангуяа ковидын энэ 2 жил одоо 24/7 хүүхдүүд маань яг 4 хоног дотор нэг гэр гэртээ хаашаач гарч чадахгүй ийм нөхцөл байдалтай сурах хэрэгцээ, сурах эрхэм ч гэсэн зөрчигдөж гин гэж нэг талаас хэлж болно шүү дээ. Тэгэхээр та өөрөө энэ дотоод сэтгэлийн боловсролыг бас чухалчилдаг хүний хувьд хүүхдүүдийн сэтгэлийн боловсролын талаар ямар бодолтой байдаг вэ? Энийг бид нар хэв төвшөнд анхаарч яаж тэр сэтгэлийг нарийн тэр боловсролыг олгох тэр гарц гаргалгаа юу вэ гэж та хардаг вэ? Ер нь бол манай хүүхд ойлоод би хүүхдээ айдэрх үү? Тэг. Сано. Одоо чиний гоо. За ууч чараа жоохон. Зүгээр. Манай хүүхэд ээжтэйгээ байх туртайгээд ихчлэгтэй харуулж байгаа юм.
За. Ингээд чи томатог гэж байна. За тэгэхээр бид нар нөгөө сэтгэлийн боловсролын тухай ярьж байсан шүү дээ тий. Би бол тэгж боддог нөгөө хүүхдэд нэг их юм зааж сургаад байхаас илүүтэйгээр хүн өөрөө яг нөгөө нэг үлгэр дуурайл байж чадах юм бол хүүхдэд уулаасаа дагаад яг ч нөгөө өөртөө чи өдөр тутамдаа харьцаж байгаа гэсэн утгаараа дагаад бас яг өөрчлөлттэй гэж бодсон л доо. Тэгвэл манай хоёр том болохоор нэлээд том. Хоёр дунд нь болохоор нөгөө хоёр томоос нэг 7-8 насны зөрүүтэй байхгүй юу. Тэгэхээр манай том хүүхдүүд дунд хүүхдүүдийн хувьд их сайхан гэдэг нь ямар хүн бэ гэдэг нь айгүй нөгөө өөр ойлголттой байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө хоорондоо ярьж байгаа юм сонсч ирсэн. Чи та нар харин нөгөө хоёр том нь ярьж байгаа. Та нар харин айгүй азтай ээж өөртөө хойно та хоёр төрсөн учраас ээжийг өмнө ямар хүн байсан та хоёр мэдэхгүй гэдэг ч юм уу. Өөрийгөө бодохдоо би чи ер нь айгүй тайван одоо яг хүүхдээ нэг загид задардаггүй байсан гэж бодож байгаа юм шүү дээ. Гэтэл бол хүүхдийн хувьд тэр нь өөрөөр харагддаг гэсэн юм л да. Ээж хичнээн тайван харагдаж байгаа боловч дотроо бол нөл стресстэй байсан юм байна л да. Тэгэхээр нөгөө хичнээн тайван байх гэж оролдож байгаа ч гэсэн дотроо стресстэй хүн чинь тэрийг бас өөр байдлаар илэрхийлжтэй тий. Хүүхдэд стресстэй гаргадаг ч юм уу. Ямар ч хэсэг л доголдолтой байснаа би ойлгож байгаа байхгүй юу. Тэнгүүтээ нөгөө хоёр дунд хүүхд маань болохоор манай ээж жинхнээсээ тайван хүн тий. Бэлтгэл хийдэг гэсэн бодолтой байгаа хэрэг. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн нөгөө хүүхдүүд зөрүүтэй учраас надад гарсан өөрчлөлтийг бол айгүй нөгөө мэддэг. Тийм болохоор бас юу яадаг юм шиг нөгөө миний төрөний хэлж байгаа нь өөрөө нөгөө үлгэр дуурайл бод чадах юм бол хүүхдүүд ч гэсэн тийм тайван амгалан байдаг юм болов гэж бодож байна л да. Тэгээд нөгөө сэтгэлийн боловсролтой холбоотойгоор бас нэг олзуурхштай би бас олж мэдсэн сайхан тэр нь юу вэ гэхээр өнгөрсөн жилээс юм уу да далай багш яг нөгөө сэтгэлийн боловсролтой холбоотойгоор тийм сургалтын хөтөлбөр гаргасан юм гэлээ. Тэр хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байгаа бас нэг 4-5 хүн байгаа гэж би дуулаад тэгээд тэр хүмүүс маань бүр энтэйг очиод сургалтандаа хамрагдаад одоо ирээд нөгөө хувийн сургуулиудтэй ямар ч гэсэн туршилтын тэр сургалтуудыг заагаад эхэлсэн байгаа юм билээ. Тэгээд бид нар маань яг цаашдаа болохоор нөгөө бүр яг энэ чиглэлийн багш нарыг бэлдээд одоо нөгөө Монгол улс даяар бэлдээд тэгэхээр хүүхдүүд маань бас одоо яг сэтгэлийн боловсролыг сургууль дээр бас эзэмших боломжтой болох юм байна гэж би ярьсан. Тэгэхээр тэр бас айгүй гоё тийм мэдээ байна. Тийм байна. Сайхан мэдээ. Тэгээд миний таньдаг эмэгтэй тэр нэг сурагч багчаар нь ажилладаг юм байлаа. Тэгэхээр хүсвэл дараагийн подкастт тэр өхөнийг бас урихгүй. Тэгээд ямар сайхан байна тийм. Тийм. Одоо бид нар чи юу гэдгийг нэг гоё үнэтэй сургууль, их гоё хөгжүүлэх програмтай их гоё яваад байна гэж боддог. Боловч эргээд нөгөө сэтгэл дээр нь тэр хүүхэд юу хүсэж бодож юм тэгээд ууртай үедээ одоо ямар юм илэрхийлж юм тэр дотроо юу бодож чинь асуудлыг яаж шийдэж чинь гэдэг тэр тал дээр нь анхаарахгүй бол бид нар чи одоо нэг гоё зэвсгэлсэн хүмүүсүүдийг л бэлдээд байгаа юм шиг санагддаг. Тэгэд миний хувьд бас анзаарч ирсэн юм аа. Одоо энэ хувийн сургуулиуд ялангуяа одоо тэр сургуулиудын хөгжүүлэх програм дотор жишээ нь mindfulness те сэтгэлээ хэрхэн тогтоон барих уу зэрэг иймэрхүү тэр хүүхдийн дотоод боловсрол руу чиглэсэн хөтөлбөрүүд бас мэрсээр орж ирж байгааг бас анзаараа сууж байгаа. Хэдийгээр бид нэр хот газраас ас хязгаарлагдмал 600 км-ийн цаана ажиллаж амьдарч байгаа ч гэсэн бид бас энэ орон нутгата тэр сайхан сургалтын хөтөлбөрүүдийн үн шимийг бас эндээ түгээхсэн өөрийнхөө өөр хүүхдийг бас сургахсан гэж бас их хүсэж байгаа. Бидний хувьд бол бас ялгаагүй хөгжлөөс хоцрохгүйгээр дэлхийн иргэнийг төрүүлэх юмсан бэлтгэх юмсан гэсэн ийм чихүү хүсэлтэйгээр ингээд явж байгаамаа. Тэгээ өнөөдөр танаас их сайхан мэдээ сонслоо. Улаанбаатарт тэгж анхаарч эхэлсэн бол удахгүй бас хөдөө орон нутаг руу дэлгэхгүй ахаа гэж бодож байна. Дараагийн подкастаар магадгүй бид нэр тийм. Тэгээ ерөнхийдөө хотоос хизээ хөдөөрөө орж ирэх бол гэж бодлогоогоор одоо нөгөө танахын роботын сургалтыг эхлүүлсэн шиг тэр сайтны билээ нөгөө бүхэн нээлттэй байж байгаа юм билээ. Хүсвэл өөртөө ороод одооноос сурч эхэлж болох юм байл л дээ. Тэр хөтөлбөрийн багшаар ч гэсэн өөрийг сурч болох юм билээ. Тийм бүхэн нээлттэй. Тийм байна. Сайхан мэдээ сонслоо. За одоо Brain Time сургалтын төвийн хувьд бас яг ямар сургалт явуулж байна вэ? Үйл ажиллагаа энэ ковидын нөхцөл байдал та
энэ нөхцөл байдлыг яаж даван туулах энэ талаараа бас ярьж өгөөч. Ер нь миний хувьд одоо юу гэдэг юм азарч юм уу ямар ч гэсэн тухайн нөхцөл байдал шалтгаалаад би ч өөрөө нөгөө мэргэжлийн инженер хүн биш шүү дээ. Тэгээд нөгөө сургалтын төв ажиллуулж их явцад манай багш нар ямар ч гэсэн тодорхой хэмжээний өөртөө нөгөө нэг чадварчаад тэгээд сургалтынхаа үйл ажиллагааг өөртөө явуулах бүрэн боломжтой болсон гэж би үзсэн байхгүй тухайд. Энэ 2 жилийн өмнө болсон. Тэгээд би багш нарыгаа тусдан гаргаад ерөнхийдөө нөгөө сургалтуудаа тусдан гаргацсан байхгүй юу. Тэгэхээр багш нар маань өөртөө одоо сургуулиудтай эцэг эхчүүдтэй гэрээлэл тэгэл нөгөө хуваараа сургалтуудаа зохион байгуулах юм бүрэн чадвартай болсон байсан тухайд. Тэгээд би болохоор өөртөө нөгөө нэг борлуулалтынхаа үйл ажиллагааг авч үлдээ. Бусад сургалтыг болохоор багш нартай даатгсан байсан. Тийм болохоор яг одоо инх сайхан гэдэг хүний хувьд болохоор энэ ковид нэг айхтар нөлөөлөггүй л дээ. Гэхдээ багш нарын хувьд маань бас мэдээж одоо хүн зохиол гэх нэг юм. Гэхдээ ямар ч хэлсэн уул нөгөө нэг цахимаар хичээл заах боломжуудаа эрэлхийлэх боломж хайх ёстой л та. Гэвч нөгөө яг манаас тэм сургалтын онцлог нь юу вэ гэхээр ялтчихгүй нөгөө нэг хэрэглэгдэхүүнээрээ дамжуулж хөгжил сургалтаа авах хэрэгтэй байдаг шүү дээ, тийм ээ. Хэрэглэгдэхүүнгүйгээр болохоор нөгөө сургалт маань явцгүй болчдөг тийм. Тэгэхээр хэрэглэгдэхүүн нь өөрөө бас нөгөө нэг нэлээд өндөр өртөгтэй байдаг учраас манай эцэг эхчүүд бас яг өөрсдөө гар дээр аваад энэ хэлтгийг хийх боломжгүй байгаад байдаг л та. Тийм учраас яг нөгөө нэг сургалтууд маань болохоор ерөнхийдөө зохисон байдалд орсон. Гэхдээ бид нар одоо юу хийж байгаа гэхээр роботын сургалт явдгаараа явна. Гэхдээ хажуугаар нөгөө нэг таны өөрийн чинь хэлгээр кодингийн кодчлын хичээл бас одоо нөгөө төлхөө олж эхэлж байгаа байхгүй юу? Бусад улс орнуудад тийм ээ. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ юуг дагаад хөгжлийг дагаад хүүхдүүдэд кодчлын хичээлийг бас төлхөө заах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ бид нар нэг сургалтын хөтөлбөрийг одоо яг судлах хэмжээнд явж байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань хичнээн хэрэглэгдэхүүнгүй байсан ч гэсэн яг одоо бит роботыг ажилуулж байгаа юм шиг кодыг бичээд тэгээд роботоо ажилуулах тийм одоо юу гэдэг горимтай хэдэн бараг бүтэн жилийн хөтөлбөртэй коучлын сургалтыг ер нь оруулж ирж байгаа. Тийм одоогоор болохоор судлах хэмжээнд байж байгаа. Гэхдээ ер нь нэг 10-11 сараас бараг нэвтрүүлчих болов гэсэн бодолтой байж байгаа. Тэгэлгүй яг ковидын нөхцөл байдал ч одоо биднэрт нэг талаар бол хамаг үйл ажиллагаанд минь сөрөг нөлөөлөд хаагаад хичээл танхимууд бүгдээр хаагдсан ч гэсэн нөгөө талаар бол энэ чинь бас хөгжиё өөр хэлбэр рүү шилжиж шинэ юм туршия гэсэн бас нэг юм төлөхөд зовлоо гэж хараад байгаа шүү дээ. Хөдөө орон нутгийн хувьд ч юм уу эсвэл ер нь Монгол улсын хувьд ингээд харж байхад систем боловсрол бол өөрөө таасаа хэллээ хэрэглэгдэхүүн нь үн өртөг ихтэй байдаг болохоор хүүхэд болгоныг хамруулахад маш хязгаарлагдмал иймэрхүү нөхцөл байдалтай. Ерөнхийдөө дандаа албан бус боловсролын шугамаар дугуйлангийн маягаар хичээллээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас та энэ салбарт нэлээд эрт орсон энэ салбарыг төвчилж байгаа хүний хувьд энийг одоо юу гэж хардаг вэ? Яавал бидний хүүхдээ хичээллээд хэрэглээд байгаа юм уу? Бусад эгэл жирийн хүүхдүүд нийтээр бас хэрэглэх боломж бүрдэх юм болоо та энэ тал дээр юу гэж боддог вэ? Ер нь бол юу л да яг роботын боловсрол бол ялтчгүй ингээл нөгөө нэг хувийн журмаар тий хувийн байгууллагууд дугуйлангийн журмаар ажиллаж байгаа ч гэсэн бидний яг манай одоо брэнд таймын хувьд бас нэг олдтой зүйл нь юу вэ гэхээр бид нэр сүүлийн 2 жилийн хугацаанд нөгөө актив боловсрол гэх систем боловсролын хөтөлбөрөөр дамжуулаад Монгол улсын бүх төрлийн сургуулиудад улсын сургуулиудад систем боловсролыг олгоход бас нөгөө нэг дэмжлэг үзүүлсэн байхгүй юу. Тэгэхээр бид нар боловсролын яамны сонгуульч шалгаруулалтанд оролцоод тэгээд манай бүтээгдэхүүн 1-4 ангид нөгөө тий хүүхдүүдэд хичээл заах систем боловсролын хичээл заах хөтөлбөрт манайх тэнцээд тэгээд бид нэр одоо Япон улсын Артек гэдэг бүтээгдэхүүнийг бүх ерөнхий боловсролын сургуулиудад бас түгээгээд тэгээд багш нараас сургуулиудаа бас баяртай байдаг. Тэгэхээр хэдийгээр роботын боловсролд одоо хамрагдаж чадахгүй байгаа ч гэсэн ер нь систем боловсрол гэж юу гэдэг юм бэ гэдэг маш их мэдээллийг авах хэмжээний бид нар ямар ч гэсэн үйл ажиллагаа зохион байгуулж чадсан гэдэгт бас баяртай юм аа.
Өө тэгэлгүй яг хөө тэгээд энэ та бүхний үүсгэсэн энэ суурин дээр дахиад бас нийтийн боловсролын хэмжээнд STEM боловсрол, STEM сургалтын хөтөлбөр илүү их өргөжинд хэлэх ёстой гэж бид нар бас хүсэж байгаа, их найдаж байгаа. Энэ талын үйл ажиллагааг бас их өргөн боловсроо гэж хүсэж байгаа. Энэ та бүхэн манаас тэн дээр үргэлжлүүлээд ажилласаа. Тэр талаар бас бодож байгаа зүйл байгаа. Гэхдээ яг одоо нөгөө хэрэгжижээгүй болохоор бас хэлхэн зүйтэйгүй юу. Миний мөрөөдөл болохоор ямар ч хэсэн одоо өмнө гав амьд байдаг шиг одоо манай юм роботын боловсролын сургалтын төвүүд бас амар бүр байгасаа гэсэн одоо нөгөө миний хувийн мөрөөдөл байхгүй юу. Тэгэхээр энэ мөрөөдлийг хэрэгжүүлэхийн хүрээнд ямар ч хэсэн хувийн байгууллагуудад зовлон болохоор нөгөө өөрсдөө санхүүжилтээ олох хэрэгтэй байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоогийн хувьд болохоор яг нэг өөрөө бүтэн бүх нөгөө юуг нь гараад завтан гараад ийм төвүүдийг байгуулах боломжгүй байгаа учраас ямар ч хэсэн миний хувьд нөгөө нэг төрийн байгууллагуудаар дамжуулаад төрийн байгууллагатай нөгөө төлөвшлийн ямар нэг харилцаа тогтоогоод тэгээд ямар ч хэсэн энэ боловсролын одоо роботын боловсролыг 21 аймагт за танах байгаа юм чи ядаж нөгөө үлдсэн 20 аймагтай тийм ээ. Ажил эхлүүлчихээд байгаа юм. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг судлаа хийцэн төслөө бичсэн донор байгууллагууд олцсон байгаа. Тэгэхээр ямар ч хэсэн нэгээрч болтгоо те эхлээд нэг одоо яг баруун бүст нэг байгуулах ч юм уу ямар ч хэсэг нэг тийм ажлаа эхлүүлээ гэсэн бодолтой байгаа. Ягаад гэвэл нэгэнт одоо за энэ роботын сургалтад үнэхээр хүүхдэд хэрэгтэй. Үнэхээр эрэгтэй хүүхдүүд ч бай, охтууд ч бай энэ сургалтанд хамрагдсанараа одоо нөгөө энэ чиглэлээр явъя гэсэн хүсэл сонирхолтой болдог те хоббитой болдог учраас тэр нөгөө нэг гарч байгаа үр шим үр дагаврыг харж байгаа учраас ямар ч хэсэн энэ сургалтын төв бол байх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр зүгээр тогтвортой ажлыг нь яаж хангах уу тийм ээ? Яаж багш нарын цалинтай барих уу? Яавал одоо бид нар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн ч гэсэн цаашдаа нөгөө нэг те дампуургүйгээр ямар нэг ижлэг хөрвүүлж явуулж болох уу гэсэн юугийн л хангах гад ингээд нэг ажиллаад байгаа. Ер нь бол ямар ч хэсэн тийм мөрөөдөл ч гэсэн ер нь цаашдаа бол биелүүлэх боломжтой гэсэн бодолтой байгаа даа тийм. Ямар сайхан мэдээвэ. Бид нар ч гэсэн бас эндээ энэ цахим говь дээр ажиллаж байгаа робот урлагаа нэг хөөрхөн ажилуулах хэмжээний хөөрхөн модель олцоод тэр модель аймгийн хэмжээний бусад 14 сумандаа ингээд яах юмсан түгээх юмсан нэг жижигхэн суманд нэг жижигхэн манайх шиг төв байхтал хүүхэд бол маш хурдан хөгжидгийм байна гэдгийг бид нэр энэ сургалтыг явуулах хугацаанд ингээ өдөр болгон мэдэрчээсэн. Хүүхэд бол үнэхээр одоо нэр үнэхээр хаврын яргуу нэг цүн төрөөд нэг гараад ирдэг шиг үнэхээр нэрээ тийм шүү дээ тэр мэс цасыг ингээл нэрээ түрэл ингээл гараад ирдэг тийм хөрхөн цэцэг шиг их хурдан хөгжидгийм байлээ. Дамаа ялангуяа манай одоо юаро хөтөлбөр ч юм уу 4 наснаас эхэлдэг ангид чинь ингээл анханасаа орж байгаа хүүхдүүд ингээл эхний хэдэн өдөр нь гар хуруу нэг л ивэлж өгөхгүй тэрэндээ жоохон стресстэй зарим нь ууртай тэгжээснэ хэсэг хугацааны дараа гэхэд ч ёстой шаажгантал нь угсраад тэгээд ерөөсөө нөгөө програм чинь сүүлдээ бол бүр програмаа гүйцэлж төрүүлэх маягтай. Тэр үед нь бид нар нөгөө хичээлийн хугацаанд нөгөө хүүхдээ хөгжүүлэх үүднээс зураг зурулдаг, тэгээд дахиад юм хайчлуулдаг, наалгадаг, тэгээд өөрийгөө танилцуулдаг, дуулдаг, уралдаан зохиодог ингээд тиймэрхүү баягаар нөхөх одоо нэг communication, collaboration чадвар, уян чадварууд дээр нь ажилладаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр таны мөрөөдөл гайхалтай санагдаж байна. Хэрэгжээсээ, бүтээсээ бид нар бас энд өөрсдийнхөө хэмжээнд бид нар бас тэрнийг энүүхэндээ ч гэсэн жижигнэр чамаагүй ингээд бас бусад сумдуудад түгээх юмсан. Уг нь бол нэр болдог бол манайх шиг танайх шиг түүр тийм ээ. Сургууль болгон дээр байх ёстой шүү дээ. Эндээ бол тийм шуулагнаад таны хүүхэд хэдэн настай байх вэ? 3 тань. Одоо яг ид ярддаг настай. Шулган дээр За тэгээд баярлалаа их сайхан хичээ. Төгсгөлд нь тань дахин
амжилт хүсье. Бас нэг би юм хэлэх гэсэн байхгүй юу? Аа. Цаг хугацаа байна уу биднэрт яриул? Би Айлгүй. ганц нэг чухал юм ярих гэдэг. Нөгөө биас нэг ганц хоёр өмнөх подкастыг харсан л та. Тэгэхээр нөгөө за яг STEM сургалт гэж юу гэдэг мэдэхгүй эцэг эхчүүд те хөндлөнгөөс харж байгаа хүүхдүүдэд явуулах эцэг эхчүүд STEM сургалт гэж яг юу гэдэг юм бэ гэхээр бас нэг ойлгохгүй байж магадгүй. За нэг л гоё юм байдгийн юм шиг байна яг юу юм бэ гэх те. Тэгэхээр яг манай роботын сургалтын онцлог гэвэл за ингээд нэг хитэг хэрэглэхгүй юм байна. Одоо хитэн төмөр эд анги байж гэн те. За тэгээ хүүхдүүд ирээд тэрийг заавархад дагуу өгсөрнө. Өгсрээд хэрвээ зөв өгсөж чадах юм бол тэр нь одоо өөрийнх нь бүтээл буюу робот бий болно. Роботоо зөв програмчлах юм бол робот нь явдаг хөдөлдөг болно. Тэгэхээр нөгөө Монгол хүүхдүүд, Монгол хүний хувьд болохоор юмыг нөгөө нэг бистаралаар нь хийхгүй хийх чадвар суугаагүй байдаг нэг юм онцлог байдаг шүү дээ. Тэрийг бид нар бага наснаас нь засаж залруулж байгаа юм тийм ээ. Ягаад гэвэл монголчлох гэдэг үг хүртэл Монголд байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө хараад за ерөнхийд нь харчаад ингэж хийчих юм ингээл өөрийнхөө хийждэг нэг тал байгаад байдаг тийм ээ. Тийм бол бид нар хүүхдүүд дээрээ болохоор яг л заавархад дагуу хийж ижил те тэр чи ажил нь заавархад дагуу хийж чадахгүй бол уучлаарай чиний робот ажиллахгүй л байхгүй тийм ээ. Тэгэхээр нөгөө хүүхдэд нэг одоо магадгүй бид нар гэр бүлдээ бас тэрийг заадаггүй ч байж болно тийм ээ. Тэр чадварыг л бид нар эзэмшүүлж байгаа. За роботоо зохион бүтээчээд бид нар нэг хүүхдүүд хоорондоо уралдаж тоглож эднэр тийм цаг хугацаа гаргадаг шүү дээ тий. Тэр чинь болохоор нөгөө нэг жинхэнэ юу очиж байгаа шүү дээ. Одоо нэг soft skill гэж ярьж байгаа тий. Багаар хамтран ажиллах, нэгнийгээ сонсох, нэгийгээ хөндлөх тэр чадваруудаа хөгжүүлж байгаа. За манай хүүхдээ яриулахгүй нэ. Тэгээд юу яагаад тэгэхээр ямар ч хэлсэн танай хүүхэд манай сургуультанд ирэхээр юу ч бишээс ямар нэг юм бүтээчих нь шүү дээ. Тэгэхээр хүүхэд өөрийнхөө бүтээлийг хараад нөгөө миний түрүүний хараад би өөрөө баярлжсэн гэдэг шиг тэрийг хараад нэгдээр нь яг танай хүүхдийн өгсөрсөн зөв чинь өөрөө ингээ хөдөлгөөнд ороод яваад амьлаад ирэхээр хүүхэд өөртөө маш их ихтэй болно. Ихтэй болоод дээрэс нь маш их сонирхол тэр хүүхдэд төрнө. За энэ техник технологи чинь нэг айж эмээг дах зүйл огтхон ч биш минь харин ч аягүй сонирхолтой юм байна гэдэг нэг юм ойлголттой болно. Тэрэн дээрээ дөрөөлөд хүүхд чинь бас нэг онцлогтой шүү дээ тий. Яг тухайн сонирхол төрж байгаа тэр үед л тэр зүйлийг хөгжүүлж өгөхгүй бол аяндаа тэр сонирхол нь бүдрээд нөгөө хөгжихөө байждаг хүүхд дургу болцдог тал байдаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр танай хүүхэд ямар нэгэн заавч робот биш тийм ээ. Ямар нэгэн сонирхол тэр хүүхэд чинь байгаа бол яг тий сонирхож байгаа зүйлийг тухайн үед нь л маш сайн судлуулах, тийм ээ хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм байна л гэж би ойлгоод байна л да. Тэгэхгүй байх юм бол ингээл нөгөө нэг галт тэрэг явчихна гэдэг шиг хүүхэд тухайн үед сонирхож чинь тэгэл болчих бас магадaltaй тийм ээ. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд маш тэр өөрийнхөө хүүхдийг бүр яг нөгөө нэг тий алхам бүрийг нь маш сайн анзаарахтай байж яг ямар авиас байна тэрийг авиастай гэдгийг мэдэх юм бол яг тухайн цаг мөчтөнд хөгжүүлэх юм бол хүүхдээс бас айгүй гоё юм гарч ирд юм байна гэдгийг бас ойлгоод байна. Яг үнэ. Тийм. Та бас их чухал юмыг хэллээ. Манай энэ сургалтын үеэр ч гэсэн ялангуяа хүүхдүүд нэг сая хэлээс юу ч бишээс нэг юм бүтээгээд тэрийг өөрийнхоороо програмчлаад явуулаад даалгавар гүйцэтгүүлж байгаа. Тэр мөчөд хүүхэд маш их тийм ялалтын мэдрэмж төрдөг юм шиг санагддаг. Тэгээд тэгснээрээ өөртөө итгэлтэй дахиад шинэ юм бүтээе гэсэн улам их урам зоригтой болоод ах шиг санагддаг. Энэ ер нь энэ өөртөө итгэх итгэл гэдэг юм уу? Ялалтын энэ мэдрэмж бол нөгөө нийтийн боловсролын танхим дээр тэр болгон хүүхдүүд тэрийг мэдэрч чаддаггүй шүү дээ. Тэгэхээр яг энэ дугуйлангийн үеэр, яг энэ сургалтын үеэр хүүхэд асар их тийм тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй болох нь үнэхээр анзаардаг. Тийм байна. За баярлалаа хичээ. Тэгээд өнөөдрийн подкаст маань үгээр өндөрлөж байна. Бид нэр ээж нарын хувьд бас энэ STEM боловсролын төвийг ажиллуулж байгаа хүмүүсийн хувьд өнөөдөр энэ STEM боловсрол дэлхийн иргэний боловсролын энэ хүрээнд бас ярилцлаа. Тэгээд их сайхан хичтэй цааштай ажилд нь улам өндөр амжилт өгсөй. Манай шин цэцэг маань бас ярих зүйл их байсан байж таарна. Тэгээд техникийн саатлаас болоод ярьж чадсангүй. Тэгээд дараа бас биднэрт боломж олдноо. Бид нар маш олон сэдвээр ярилцах болно. Бас хамтдаа хөгжих, хамтарч ажиллах ийм боломжууд маш их олдно гэж найдаж байгаа шүү. За тэгээд та бүхэндээ
Баярлалаа бидэнтэй хамт байсанд. Дараагийн подкастаар иргэн уулзъя. За баяртай. Яа баяртай. Өрж оролцуулсан баярлалаа.